Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өглөөний мэнд хүргэж энэ сайхан аглаг ой хөвчийн дундаас мэдчилье. Нэгэнтээ бидний яриа энэ сайхан байгаль аглаг ой хөвчөд үргэлжилж байгаа юм чинь аглагын гайхамшигын талаар мэдээж өгүүлэгдэх болно. Аглагын гайхамшигын талаар өгүүлэгдэнэ гэдэг маань нүүдэлчин монголчуудын гайхамшигын талаар өгүүлэгдэж таарна. Тэгэхээр нүүдэлчин монголчууд суурин бусад иргэншлээс юугаараа ялгаатай юм бэ гэхлээр зэрэг бид нарт нэг тийм омогшил байгаад байдаг тийм. Монголын өвөг дээдсийн шашнарт бичснээр дэлхий эмээлээ гидсэндээ аваад ирэхийн цагт хүн хүнээ барьж идэхийн цагт мал малчин Монгол ухаан дэлхийг аварч үлдэх буюу дэлхийн энэ хүн төрлөختөнд энэ дэлхийн газар нутаг дээр Тэнгэрийн ус тодорно гэсэн байт юм лээ. 2013 онд. Тэгэхээр ойрхон байна шүү дээ. За удахгүй монголчууд бол Тэнгэрийн ус болох юм байна. Баяр хүргэе аварцсан. Тийм болохоор бидний хооронд ийм яриа яригдаад байгаа. Тийм болохоор тэрний бэлтгэл ажил хийгдээд байгаа. Түүнээс гадна цаашлаад хүн төрлөختний горьдлуулаад байгаа тийм. Азооны давхрах цоорч, агаар ус бохирдон, бетонын жүнгэл газар дэлхийг эзлэн дартагтаа тулсан дэлхий бидний зүг хараа сунглаа. Дэлхийн над руу харсан харц намайг өөр рүүгээ харахад хүрлээ. Нострадамус их ч одоо мэдэхгүй хүмүүс байхгүй. Тэгээд тэр үнээр нэг шүлгэндээ нэг тийм дөрөв мөр байт юм лээ. Нострадамус предсказывал. В году 1999, в месяце 7, великий король страха спустится с небес. Он воскресит Чингисхана, короля монголов до и после. Марс благоволит им. Төв Азийн нутагт Тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг сайхан үг байт юм бэл. Тэр нь ч таарад байгаа ч юм уу хайш нэг тийм. Ийм нэг итгэл үнэмшил байгаад байдаг тий. Тэгэхээр энэ итгэл үнэмшил хаанаас бий болов? Бид яаж аврах вэ гэдэг дээр бидний яриа үргэлжлэнэ. Нүүдэлчин монголчууд гэж хэм бэ гэхлээр зэрэг ямар ч байсан энэ дэлхийд хамгийн агуу хүч чадлыг үзүүлсэн ийм агуу үндэстэн байгаа тийм. Энэнийг бол өнөөдөр 21-р зуун гарсаар үнийг бүгд хүлээн зөвшөөрөх болсон. За тэгвэл одоо бид нар өнөөдөр яаж хүндрэлтнийг аврах юм бэ? Гэвчлэр зэрэг хүний оюун ухаан ямар гайхамшигтай болохыг та бид мэдсэн те. Энэ 20-р зуунд бид нар морин хөсгөөс саран даялтлан гайхамшигтай ямар их гайхамшиг дэвшлийг бүтээв те. Гэтэл энэ гайхамшиг төгсөл дэвшлийг тархиныхаа 95% ашиглаад бүтээж байж. Тэгвэл монголчууд 13-р зуунд хүн төрлөختний тархин байсан гэдэг те. Тэгвэл энэ 13-р зууны хүн төрлөختний тархин байсан монголчууд тархиныхаа 100%-ыг ашиглаад тэр 100% ашигласан тэр өндөр хөгжил ололт дээрээс за 800 жилийн дараа дэлхийн байдалд хүрнэ. Тэгэхээр нь зэрэг бид нар иймэрхүү байдлаар аварна гэдэг тооцооллыг хийсэн байж болох уу? Яагаад болохгүй гэж өнөөдөр бид нар тархиныхаа дөнгөж 5%-ыг ашигласан хэрнээ бөмбөрцгийн хоёр бөөрөнд байгаа хүмүүс бие биенээ хараад харилцаж байна те. Түүнээс гадна сансар хорвоог эзэмшигсэн галактикийг таньж мэдчихсэн байгаль дэлхийн амьтан ургамал бүгдийг таниад судлаад мэдчихсэн. Түүнээс гадна байгалийн баялгаан бүгдийг хамт шавхаад техникийн дэвшил болгочихсон. Одоо ингээ эргээ харсан чинь үнэхээр цаашид оршин тогтнох аргагүй төрчихөж. Тэгээ ингээд судлаад үзсэн чинь тархиныхаа дөнгөж 5%-ийг ашиглаад ийм гайхамшигтыг бүтээчихсэн юм чинь одоо эргээд 100%-ийг ашиглахад мөксөн уссан бүгдийг эргээж амьлуулж сэргээх тийм хэмжээнд хүрч хөгжиж дэвшиж болохгүй гэж юу. Энд тэгэхээр бид нар ийм нэг хоёр ялгааг тодорхойлох хэрэгтэй болж байгаа юм. Тэр нь юу вэ гэхлээр энэ 20-р зуунд бол өрний соёл давмгаалсан. Өрний соёлын цаана христийн шашин байдаг тийм. Тэгвэл 13-р зуунд монголчууд бүх шашин соёлыг сонгон шалгаруулах хэмжээнд эрх мэдэл хүч чадал байсан. Энэ хүч чадал дээрээс буддизмыг сонгож улмаар буддизмаар 700 жил хөгжсөн байгаа. За тэгэхээр буддизмын онцлог юу юм бэ? Христизмын онцлог юу юм бэ гэдэг дээр бидний яриа цаашаа үргэлж тарах гэдэг. В день Павараны я вернусь на землю, Будда, и буду ждать тебя внизу со всеми моими людьми. В день моего возвращения меня можно будет увидеть с небес, земли и ада. Нийгмийг яаж удирдах вэ гэдэг асуудал бол ингээд сургаж гарч байна. Нийгмийн удирдлага. Нийгмийн удирдлага гэдэг бол ердөөсөө яг сая бас их гарлаа тий.
Нийгмийн удирдлага гэж бол юм байдаг. Энэ нийгмийн удирдлага гэдэг имийг бол одоо боловсрлоор дамжуулж хийж шүү дээ. Тий. Одоо жишээлбэл тэр энэ хүн зэрэг үйлдвэрлэгээ тий. Боловсрлоо энийг уншичаад нөгөө Европын одоо Кембрижийн стандарт гэдэг харсан чинь амар хэлдэг санагдсан. Тэгэлгүй яах вэ? Бидэрт яг юу сургаад байгаа юм бэ гэж. Тэгэлгүй яах вэ? Бидний хүүхдүүдийг хэн болгох вэ? Хэн болгоод? Юунд бэлдээд байгаа юм бэ? Бидний өөрөө хэн болчиход байгаа юм бэ? Яг боловсралтай юм гэдэг тий. Номон дээр бол байгаа шүү дээ. Чөлөөт хүмүүс гэж өөрснийх нь бодож төөрөлдөж байгаа. Тэр усуучийг түүнээс илүү боолчлоо гэж байхгүй маа. Хүн өөрийгөө л тэгж бодож байвал хүн өөрийгөө боол болчиход байгааг мэдэхгүйгээр хүн өөрийгөө чөлөөтэй гэж чөлөөт иргэн гэж бодож байгаа. Энэ юм бол хамгийн аюултай үзэл санаа. Хэрвээ нийгэм хүмүүс өөрсдийгөө тэгж бодож итгэж төөрөлдөж байхад тэднийг чөлөөлөх найдал байхгүй маа. Ерөнхийдөө Библийг харж байхад тэр дуулуудыг үзэж байхад ертөнцийн эзэн таал цорын ганц аврагчтай би ийм сул дорой танд л итгэж таал намайг авранд гэх мэтлэн итгэл үнэмшил байдаг. Тэгвэл буддизмын итгэл үнэмшил юун дээр суурилдаг вэ гэхлээр зэрэг би л цорын ганц аврагчтай би л аврахгүй юм бол хэн аврах юм? Одоо л аврахгүй юм бол хэзээ аврах юм? Энэ хөөрхилтэй амьтыг би аврахгүй бол юу болох вэ гэдэг итгэл үнэмшил дээр суурилдаг. Тэгэхээр монголчууд 13 дугаар зуунд тийм хүчрхэг байхдаа энэ хүн төрлөختнийг бид л аврахгүй юм бол хэн аврах юм бэ? Өөр ийм хүч чадал хэнд байгаа юм бэ? Одоо бид аврахгүй юм бол хизээ бид аврах юм бэ? Гэдэг итгэл үнэмшилтээр суурилсан байх нь. Тэгэхээр хизээ аврах вэ гэдэг дээр бол 800 жилийн дараа бид нар аврах юм байна гэдэг тооцооллыг дэвшүүлчихсэн байх нь. Тэгэхээр одоо бид яаж аврах вэ гэдэг рүү оръё те. Өнөөдөр бид нар христийн шашны суурьтай энэ барууны соёлоор бид нар ерөөсөө хагас 100 жил явсан. 1960-аад оноос хойш энэ хөгжил Монголд хүчтэй нэвтэрсэн те. Гэтэл энэ хагас 100 жилийн дотор буюу 60-70-аад жилийн дотор бид нар энэ Монгол орныг оршихын цаг дээр аваад ирлээ шүү дээ. Одоо тэгэхээр эсэршхуйг яагаад түрээдэрв үүнийг орхиод бид нар оршихуй дээр буюу цаашд яаж мөнхөд оршин тогтнох вэ гэдэг дээр хөгжиж боловсрох хэрэгтэй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар энэ Орос ах нарынхаа зааж сургасан цаашлаад түүнээс хойш 90-ад оноос хойш Америк Европын зөвлөхүүдийнхээ зааж сургасан энэ эрдэм боловсролыг орхиод уламжлалт эрдэм боловсролтой суралцсанаа гэсэн үг байна. Шашин хоорондын маргаан байхгүй хасах. Таны шашин шүтлийн хувьд би одоо монголчуудынхаас нэгэн айдад бурхны шашин шүтдэг. Бурхны шашин шүтдэг. Уламжилт үдийн шашин шүтдэг. Буддаа шүтдэг. Тэгээд энэ чиглэлээр бол бас нэлээд шүтлэгтэй. Би бурхны шашинтай. Шашин шүтлэгийн хувьд авъяас бас шүтэж байгаа энэ буддын шашин. Шарын шашнаа шүтдэг. Таны шашин шүтлийн хувьд Будда. Би буддист. Бурхны шашин. Би бурхны шашин шүтдэг. Ер нь уламжлалт Монгол шашнаа шүтдэг. Шашин шүтлийн хувьд би бурхны шашин шүтдэг. Бурхны шашин шүтдэг. Уламжлалт буддиш. Би бурхны шашнаа шүтдэг. Бурхны шашнаа шүтдэг. За бурхан шашнаа л шүтдэг те. Бурхны шашнаа. Будда. Би бурхны шашныг уламжилт шашнаа шүтдэг. За ерөнхийдөө одоо монголчуудын уламжилт одоо буддын. Я одоо буддист гэж өөрийгөө хэлье. Бурхны шашнаа илүү шүтдэг. Бурхны шашин. За тэгвэл буддистууд гэж хэм бэ гэхлээр зэрэг бид нар онцлогоо таньж мэд хэрэгтэй болох нь. Буддистууд гэж хэм бэ гэхлээр зэрэг юуны өмнө би л цорын ганц аврагчтай хамаг амьтныг аврахын тулд би бурхан болёо гэдэг итгэл үнэмшлийг юун дөрөнд өөртөө суулгасан байдаг. За үүнийг батлах жишээ бол жишээ нь хүн бүхэн ганданд ном уншуулж байгаагаар өөрийгөө буддист гэж үзэж байгаа бол гандан туушигдж байгаа бүх ном итгэлээр эхэлдэг. Тэрний үгээр зэрэг бурхан ном хуургийн чуулганд би бурхан бодиг олтлоо гэдэг мүү миний өглөг тэргүүтэн үйлдсэн буйнаар хамаг амьтны тусын тулд бурхан болох болтугай гэдэг номыг уншуулад дараагийн бүх номууд нь яаж бурхан болох вэ гэдэг тэр арга техникт суралцдаг. Тэр арга техник нь юу байдаг вэ гэхлээр зэрэг одоо энэ нэг өөрийн номон дээр бүгдийг хураачсан байдаг. За тэгэхээр бид нар одоо энэ эсэршхуйн
энэ хэмжээнд аваад ирчихсэнтэй бидний мөхлийн ирмэгт аваад ирчихсэн энэ өрний соёлыг орхиё гэж бодъё те. Яагаад гэвэл энэ өрний соёлын цаана христизм байдаг юм байна. Христизмын цаана юу байдаг вэ гэхээр зэрэг ертөнцийн эзэн та цорын ган заврагч, би ийм сул дорой, би танд л итгэн, та л намайг аварна, та өөрийнхөө нэрийн төлөө намайг аврах юм аа. Та бол миний хончин, би бол таны хонин сүрэг гэх мэтлэнгээр ийм сул дорой байдал итгэл үнэмшил байдаг. Ингээд ертөнцийн эзний хүчээр л би энэ сайхан ингэж сайхан амьдраад байна гэд үн чанартаа өөрийнхөө хөдөлмөрийн ажил хөдөлмөрийн хүчээр л энэ бүх сайхан амьдралыг байгуулчихсан байгаа тийм. Гэтэл энэ бүх сайхан амьдрал чинь өнөөдөр юунд дээр аваад ирсэн бэ гэсэн чинь бид ертөнцийн эзний хүчээр сайхан амьдраад байна гэдээсэн чинь өөрсдөө тарих оюунаа ажилуулад гар хөдөлгөөд энэ баян байгалаан ухаж санжилсаар байжгаад энэ мөхөл сүрэлдээр аваад ирчихсэн байна те. Тэгэхээр энэ буруу итгэл үнэмшил, энэ буруу мэдлэг боловсрал, энэ буруу соёл шинжлэх ухааныг бид орхиод цоошин соёл шинжлэх ухаан буюу уламжлалт мэдлэг боловсрал, уламжлалт монголчуудын 13 дугаар зуунд сонгон суралцаад 700 жилийн турш сонгодог утгаар нь хөгжүүлээд ингээд дээд ололт амжилтанд хүрээд ингээд нэг 100 жилийг буруу номонд буюу одоо энэ христизмын суурьтай энэ өрний соёлд үлдээгээд ингээд 99 онд туулаа жилдээ тонмол богдон залаад ховтой хүн хулган жилийг үзнэ гэснээрээ бид нэр энэ 2020 оноос уламжлалт соёл боловсролоор буюу би цорын ганц аврагч юм а гэдэг энэ итгэл үнэмшлийг хүндрэлтөнд төрүүлж тий энэ итгэл үнэмшил дээр үндэслэж суурилдаг тэр хөгжил дэвшил соёл боловсролт хүндрэлтнийг манлайлал орох нь. За тэр манлайлал тэр арга техник нь юу байдаг вэ гэхээр зэрэг энэ номонд бүгдийг хураасан байдаг. За юуны өмнө нэгдүгээрт эхний бүлэг нь бол бод сэтгэлийн үр шим гэж тий. Бод сэтгэл гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг энэ би л хамгийн аварна тий. Надаас өөрхийн аврах уу? Одоо аврахгүй бол хэзээ аврах юм бэ гэдэг зорилгыг өмнөө тавиад тий. Энэ зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө хөвчөж хөгжүүлж тий. Тэр итгэл үнэмшлийг суулгаж байгаа. Ийм хүнийг бод сэтгэлтэн гэдэг. Золон бүхнийг арилгахыг хүсвэл, золгүй амьтдыг аврахыг хүсвэл, зол жаргал думхахыг хүсвэл бод сэтгэлийг л бүү орхих. Бод сэтгэлийг төрүүлсэн агшинд боолын боол үүлийн үртэнч бурхны хүүгийн алдрыг хүртэж буйны цогоор ертөнцийг сөгтгөнө гэсэн байна тий. Тэгэхээр өнөөдөр бид нар боолын боол үүлийн үртэн болцоход байгаа нь үнэн үү тий. Хэрэглэгч та хаан гэд, үйлчлүүлэгч та хаан гэд, үйлчлүүлэгчийн хэрэглэгчийн зарлиг бол түүнийг бол биелүүлэх нь хууль болчихсон тий. Хэдийгээр бид нар хэрвээ энэ хуулиараа бид нар цаашлаад амьдрыг бол одоо энэ нэг жоохон үлдсэн байгаль дэлхийг үлдсэн мод уул усаан хайрлах эрх бидэнд байхгүй. Үйлчлүүлэгч ийм сайхан сандал хийх, ийм захиалга өгсөн байлаа гэхэд тэрнийг биелүүлэх нэгэнтэй л ажил үйлчлэгээ явуулчихлаа бол энэ сайхан байгаль дэлхийг хайрлах эрхгүй. Ийм л боолын боол үүлийн үртэн болчихсон байна шүү дээ. Тэгвэл өнөөдөр бид энэ боолын боол үүлийн үртний хувь тавилангаас ерөөсөө хамаг амьтныг би аврая гэсэн сэтгэл төрүүлсэн төдийд бид нар ангижирна тий. Ингээд бурхны хүүгийн алдрыг хүртэж буйны цогоор ертөнцийг сөгтгөнө гэсэн байна. Энэ аврал би хамаг амьтныг аврая гэсэн энэ сэтгэл төрүүлсэн төдийд л хамаг амьтан нь бурхан мэт таныг шүтэж өрж ирээд ингээд таны өмнө сөгдөж та бурхны үгийн энэ сүргүүчээр хамаг амьтныг өмнө сөгтгөнө гэсэн энэ нэг дөрвөн мөртийг жишээ нь тайлбарт юм байна тий. Тэгэхээр энэ гайхамшигтай зориг тэмүүллийг тий ийм гайхамшигтай оргилд би хүрья гэдэг зориг тэмүүллийг өмнөө тавих нь энэ эхний бүлгийн утга учир байдаг. За тэгээд энэ хамаг амьтныг өмнөө сөгдөгчсөн энэ бурхан болно гэдэг маань өөрөө ямар агуу мэдлэг мэрэгжил байх вэ те. Тэгэхээр энэ том мэдлэг мэрэгжлийг эзэмшихийн тулд би юугаан зориулах вэ гэдэг нь 2 дугаар бүлэгт байдаг намжлал, тахил намжлалын бүлэг гэж. За тэгээ 3 дугаарх нь бол бод сэтгэлийг үүсгэх гэж байдаг тийм. За эхлээд зорилгын тодорхой тавьчлаа тийм. 2 дугаарт нь баттай итгэл үнэмшлийг суулгачлаа тийм. 3 дугаарх нь бод сэтгэлийг үүсгэх буюу одоо өөрийгөө яг өнөөдөр яг одоо ингээд бурхан болчихсон бодтой бурхан болчихсон мэтэр төсөөллийг төрүүлдэг. Энэ төсөөлөл ямар хүчтэй юм бэ гэдгийг бол одоогийн шинжлэх ухаан батлаад байгаа шүү дээ. Төсөөлөн өргүүлэх нь маш чухал туршлага. Маш бодит яг одоо санагддаг учраас машин авах хүсэлгүй болтод тийм бодит юм. Аль хэдийн өөрийн болгочихсон юм шиг санагдана.
Өөрийгөө тэр машинд байна гэж мэдэрч чадвал ийм машинтай болчих юмсан. Эсвэл хизээ нэгэн цагт ийм машинтай болно гэж зүгээр бодох биш. Ингэж бодвол тодорхойгүй мэдрэмж үүснэ л дээ. Одоо биш ирээдүйд гэсэн мэдрэмж бий болно. Энэ мэдрэмжтэйгэн үлдвэл үргэлж ирээдүйд байх болно. Агуу хүчирхэг төсөөлөн бодох. Би төсөөлөн бодох чадварыг Аполлоны хөтөлбөрөөс олж авсан юм. Тэгээд 1980 1990 оны Олимпийн тоглолтын бэлтгэл төлбөрт нэвтрүүлсэн юм. Энийг төсөөлөн бодох сургуульт гэж нэрлсэн та. Та төсөөлөн бодвол бодит болгоно. Оюун бодлын сонирхолтой нэг зүйлийг бид олж харсан. Олимпийн тамирчдыг хэмээл өдөөлтийн төхөөрөмжөнд залгаж дараа нь тамирчдын өдөр тутмын бэлтгэл сургуультыг оюун бодлын төсөөлөн бодуулах туршилт хийсэн юм. Гайхалтай хэд оюун бодолтой төсөөлөх үед тэдний булчингийн ашиглалт нь яг бодит байдал дээр агшиж байсан. Гүйлтийн зам дээр үнэхээр гүйж байгаа юм шиг. Яагаад ингэж өнөг гэвэл оюун бодол жинхнээсээ эсвэл хуурамчаар хийж байгааг ялгаж чаддгүйг бид тогтоосон юм. Та оюун бодолтой төсөөлж чадсан бол бодит болгож чадна. Та төсөөлөн бодож тархинда тэр дүр зургийг байнга харж явах юм бол эцсийн мэд тэр чинь бий. Тэгэхээр би өнөөдөр одоо яг ингээ бурхан болчихлоо гэдэг энэ төсөөллийг би боддог байхна. Тэгэхээр энэ нь юу гэхээр зэрэг овоолсын хогон дундаас очир алмаа золдвол яах вэ? Хараатай хүнд ч олдошгүй эрдэнэ харлан гуйрчд тааруул яах вэ? Ийм л ховор хов зохиол, тийм л нандин учир тохиол, бодит биелэл болжээ надад, бод сэтгэл мэндэлжээ надад. Ингээд би овоолсон хогон дундаас очир алмаа золсон хүн ямар их баяжиж, ямар их баясах вүлээ те. Тэр шиг би өнөөдөр бурхан боллоо гэд өөрийгөө энэ төсөөлчихсөн төсөөлөл маань тийм их баяр жаргалыг бодтой бурхан болцсон мэт шууд өөрийгөө төсөөллөө гэсэн үг. Ингээд өөрийгөө бурхан болчихсон гэж төсөөлчихсөн. Энэ төсөөлөл маань бид нарт юуг дагуулж авчирдаг вэ гэхээр зэрэг маш их хариуцлагыг дагуулдаг. 4-р бүлгийн цэрэмж буюу хариуцлагын бүлэг байдаг. Бурхан гэдэг маань ямар хариуцлагатай ажил мэргэжил юм бэ гэдгийг жишээлбэл ялагдашгүй Брюс киноноос хальт үзэж олно те. Юу чамд миний бүх хүч байгаа. Хүснээр ашиглаж болно. Ихтэй 2-4 байгаа. Чи бурхан гэдгээ хэнд ч хийж болохгүй. Анхаарал татаад ёстой юм шүү. Хаач нү? Би амралтаа авлаа. Бурхан хамралт авдгүй үстэй. Тийм ч юм. Хамрдаг юм уу? Харанхуй 100 гэж дуулаагүй юу? Нэглэж би орлогчтой болсон шүү дээ. Чи өсвөл өөрийнхөө амьдралыг 5 минутын дотор сайхан болгож болно. Тийм биз дээ. Чао. Тэр залбирал болгоныг биелүүлэх нь бурхны үүрэг байгаа шүү дээ. За тэгвэл энэ үүргээ яаж биелүүлэх юм бэ гэдэг энэ сэрэмжийн бүлэг хариуцлагын тогтолцооны бүлэг нь одоо энэ 4-р бүлэгтэй байж байгаа. Би энэ хамаг амьтныг аварна гэчихэд хэрвээ аврахгүй бол өөртөө ингэж амлцгаад аврахгүй бол ямар гутамшиг болох вэ те. Тэр хариуцлагын тогтолцоо бол энэ 4-р бүлэг дээр явж байдаг. Өөрөөр хэлбэл бурхны одоо та жишээлбэл ямар нэгэн цахилгаан шугам сүлжээнд ажилладаг байлаа. Таны ажлын хариуцлагагүйгаас хариуцлагаасаас бүгд бүтэн хот даяараа тоггүй болоо те. Тэр эмнэлэг төвтөж байсан тэр олон өвчтөнгүүдийн амь насанд аюул учруул яах вэ? Гэх мэтлэн маш нэг ажлын хариуцлагаас тоггүй болсноос үүдэх хор хохирол юу байх вэ те. Тэгвэл бурхан болчихноо гэд бурхан болно гэд амлчихсан. Бурхан болно гэд өөрийгөө болчлоо гэд өөрийгөө төсөөлчихсэн. Одоо гэтэл энэ ажил үүрэг дээр хариуцлагагүй хандвал өдийн амьтныг аварна гэчихэд аврах үед нь аварч чадахгүй бол юу болох вэ? Тэр хариуцлагын тогтолцоо 4-р бүлэг дээр өгүүлсэн байдаг. За 5-р бүлэг нь ухамсарын бүлэг буюу хамаг амьтныг аврахын тулд өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдэг өөртөөгөө ажиллах бүлэг байдаг. Өөрөөр хэлбэл би энэ хамаг амьтныг аврахын тулд энэ зорилгоосоо няцвал юу болох вэ? Цаашаа явахын тулд яах вэ? Яаж цаашаа явах вэ? Ямар ухалт хийх вэ те? Аж амьдралаа сайжруулахын тулд бид нар байглаасаа баялаг ухаж өрөмдөж малтлага хийж энэ уул уурхай дээр түшиглэж хөгждөг бол бид нар энэ хамаг амьтныг аврахын тулд яаж хийж өгөх вэ гэхээр зэрэг оюун ухаандаа ухаж оюун ухаанаа ухаж тэндээс малтал тийж тэндээс олдвор болж бид нар хамаг амьтныг аврах энэ хөгжилд хүрнэ. Тэгэхээр зэрэг яаж цаашаа энэ уурхайг
энэ оюун билгийн уурхаа яаж улам цааш нь ухаж улам дэвшилт хүрэх вэ гэдэг тэр арга технологи нь энэ 5 дугаар бүлэгт юм байдаг. Ухамсарын бүлэг гэдэг. Энүүнийг бол одоогийн энэ техникийг ингэж мундаг эзэмшсэн энэ талын салбарын шинжилгээ ухааны энэ мундаг дэвшилт хүрсэн одоогийн энэ эрдэмтэн мэрэгд маань бол энэ ухамсарын бүлгийг уншингуудаа ямар их гайхамшигыг олж ямар их гайхамшигыг хөжүүлэх болоо гэдгийг бол би төсөөлөх аргагүй юм аа. Энэ бол хэнийч төсөөлшгүй гайхамшигт яах ихэн зургуу ядах юмгүй хүргэж болох ийм гайхамшигтай номыг монголчууд бид 700 жилийн турш бид нар ийм гайхамшигтай номтой танилцж яваад энэ 100 жилийг буруу номонд буюу энэ буруу итгэл үнэмшил би хамгийн сул дорой юм аа тий ертөнцийн эзэн та бол цорын ганц аврагч юм аа гэдэг энэ буруу итгэл үнэмшил дээр л өргөс 100 жилийг тавьж үлдээсэн гэсэн үг шүү дээ. 1921-ээс өнөөдөр 2020 оны хүртэл энэ 100 жил бол буруу номын 100 жил байна тий ийм үгээр л ухаарл учирна гэдгийг бол өвгөд маань айлтчихсан байгаа тий цөөн цаг түүнийг гэтлэх өвгдийн гэрээсэлтээр бол бүр нэг үржлэн 5 тодорхой заачсан байгаа. За тэгвэл тэр нэг үржлэн 5 тодорхой олж хардаг тэр танин мэдгүй хаана байдгийн бэ гэдэг бол энэ ном дээр байдаг байна. Энэ бодитын явдалд орох буюу жонжиг нэрээр монголчуудын дунд алдаршсан айл бүрийн хоймор цалгаатай байдаг ном байсан гэж байгаа. Тэгээ монголчуудад бол сая энэ 90-ад оноос хойш бол орчуулж энэ бол Непка компаниуд гэгэрлийн зам гэдэг орчуулгатайгаар Агнестийн гэгээ зурлаас гаргасан Бадар ламын орчуулгаар орчуулсан юм ном байгаа. Эргээд бид нар энэ номтойгоо 70 жилийн дараа эргээ золгосон гэсэн үг. Одоо тэгээд тэрнээс хойш нэг 20-30 жилийн дараа бид нар энийгэн уншаад таньж мэдээд энэ шинэ хөгжил дэвшлэр хүндрэл техник манлайлаад ингээд нөгөө хүндрэл техник хүсээд байгаа шинэ хөгжил дэвшил шинэ нэрэн гэдэг рүү бид нар хөдөлж орох нь бол тодорхой болж гарч ирнэ. Энэ номтойгоо бид эргээ танилцчих юм бол бүх зүйл маш тав тодорхой болж харагдах гарч ирэх юм аа. Тэгэхээр 6 дугаар бүлэг нь бол хүлцлийн бүлэг байдаг. За энэ бол өнөөгийн гэм бүхнийг эрдэмд оруулах, зовлон бүхнийг амгаланд оруулах ийм овцс бол юу байдаг юм бэ? Яаж оруулдаг юм бэ? Одоо жишээлбэл орчин үеийн афоризм байдаг те амжилттай яваа хүн гэдэг бол өөрөөр шийдсэн тоосго бүрээр хан босгож чадах хүнийг амжилттай яваа хүн гинэ гэдэг. За тэгвэл өөрөөр шийдсэн тоосго болгоноор хан босгох тэр гайхамшигтай амжилтыг яаж байгуулдаг юм бэ гэдэг бүх арга техник нь энэ 6 дугаар бүлэг буюу энэ хүлцлийн бүлэгтэй байдаг. 7 дугаар бүлэг нь бол хичээл зүтгэлийн бүлэг гэх те. За ингээд арга техникийг бол ерөнхийд энэ 5 6 дугаар бүлгээс танилцчихлаа те. Би ингээд арга техникийг таньсан мэдсэн ирнэ. Би цаашаа ахихгүй удаашрах бол энэ нас богинохон те хизээж өгөж магадгүй те энэ насандан амжаад би гэгэрчхийн тулд яаж өөрийгөө шавдуулах вэ? Яаж улам их дуршлыг үүсгэж яаж энтэй хурдан шалгамгаа хүрэх вэ гэдэг хичээл зүтгэлийн бүлэг бол 7 дугаар бүлэгт байдаг. Үйл чадал нисоноос гуравт омогчлын галыг асаан бадраа үүнийг зөвхөн биел хийнэ гэвэл үйлэн домшихын шинж юм. Эрх чөлөөгүй ертөнцийн амьтад өөртөө ч туслах чадалгүй байхад энэ үйлийг надаас өөр хэн чухам хийх вүлээ. Бусад хүмүүс дорд үйлэндээ босон суух завгүй байхад хий хоосон бардаад яах вэ? Хийж бүтээхийн зориг өөрлөмөө. Үгсэн могоотой учирсан хэрэг гард мэт авирлах визээ өөртөө итгэх итгэлмэнд оройтвол өчүүхэн нисванаас намайг дарлах вэ. Халирч дөлөрч явснаар би үгэрлийн ангалаас гарна гэж юу хавтайтай явснаар л би хавмаг нисвансыг ялах босов. Амг бадрангуй сэтгэлийн галд минь ойгүй мунхын сүрэл шатн орчлон дахныг гэгэрүүлэх хүсэл минь өөртөө ялагдав бас инээдэн болно. Хилэнцийн харанхуйг би ялхаас хилэнц зүтгэр намайг ялахгүй. Ялгуугч арслангийн хөвөн би ямагт өөртөө итгэлтэй байсан. Омгийн дайсныг дарахын тулд омогшигч тэр нь баатар мөн омгийн дайснаа дарсан хүн л орчлонгийн цагаа гэгэрлэр тайлна. За ингээд би хамаг амтныг би л аврахгүй бол хэн аврах юм бэ гэдэг тэр омогчлыг үүсгэх нь маш хурдан амжилтанд яаж хүрэх вэ гэдэг тэр аргачлал нь бол 7 дугаар бүлэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл явхаа болоод мориндоо мордоод улам ташуураа өгөөд давхиж явах тэр л юугаар бол зүйрлэж болно. Хичээл зүтгэлийг бол мэдчлээгээ суугаад байлгүйгээр яаж хурдан шамдаж энэ ажил үсэн бүтээх вэ гэдэг тэр зүйл бол 7 дугаар бүлэгтээ гардаг. 8 дугаар бүлэгт бол янжил бясалгалын бүлэг байдаг. За энэ дээр бол энэ аглагийн гайхамшиг гэдгийг чинь гаргана да. 8 дугаар бүлгийг үзээд л би ерөөсөө шууд хөдөө гарахыг л ерөөсөө яарч байсан. Бушуухан гэрээрээ хөдөө гарахсан гэж яарч байгаа хөдөө гараад би үнэхээр жинхэнэ аз жаргалтайгаа учирсан тий. За энэ гайхамшигтай аз жаргалыг болоод энэ аглах төдлөх энэ гайхамшигтай аз жаргалыг болоод бясалгалын бүлэг дээр өгүүлнэ. За өнөөний дараагийн 2 дугаар хэсэгт нь болоод ерөөсөө тэр чигээр
арилжах ухаан байдаг тийм. Энэ юу вэ гэхээр өөрийгөө бусдад арилжаа. Энэ хамгийн ашигтай 8-ны эзэн болж чадсан хүн л сая тэр хувилгаан чадлыг олоод өөрийгөө бүгдийг өмнөөс өгдүүлэх тэр бүх арга учрыг нь эвийг нь олоод явдгаа гэсэн үг байна. Тэр нь бол энд бол маш том, маш сонирхолтой, үнэхээр нэг гоё шинжлэх ухаан явдаг. Тэгэхээр зэрэг энэ шинжлэх ухааныг зөвхөн тайлалд нэвтрэгтэл гайхамшигтай. Квантын физик энэ нээлтэнд анхаарлаа хандуулж эхэлж байгаа. Бодол төсөөлөлтөө өөрийн болгоогүй цагт дэлхийн ертөнцийг өөртөө авч чадахгүй гэж бид хэлдэг юм. Энэ тайлбарт нь нэвтрээд энэнийг цааш нь бийжүүлнэ, хэрэгжүүлнэ гэдэг бол өөрөө одоо энэ IT технологиор бол ерөөсөө автчихсан тий. Тэгээ энэний гайхамшигыг улам чандын нууцд нэвтрээд энэ олон гайхамшиг бүтээжсэн энэ IT технологичд бол энэ бяцлаглыг бол жинхэнэ эд тавтай эзэмшиж чадна гэдэгт би бол итгэлтэй байдаг. Тийм учраас одоо энэ 20 настай энэ эрч хүчээр буцалж яваа энэ залуус маань энэ номтойгоо нэг уулзраад аваасаа гэдэг эрхэм хүсэлтээр л энэ бүх бичгийг хийж байгаа. Тэгээ 9 дугаар бүлэг нь бол бидэг ухаан буюу хоосон чанарын бүлэг байдаг. 10 дугаар бүлэг нь зориулга ерөөлийн бүлэг байдаг. Тэгээд энэ хоосон чанарыг эзэмшнэ гэдэг маань орчлонгийн бүх юм эрчим хүч юм. Та ямар хот амьдрдаг нь хамаагүй. Таны биед бүтэн 7 хоногийн турш хотыг захилгаанаар хангах тийм их эрчим хүч, оюуны хүч байгаа. Одоо бол бид нар газрын тосноос гаргаж авсан эрчим хүчээр өнгөнгийн гэрлийг солонгоруулна хадаж өнгөнгийн хөгжил дэвшлиг байгуулж байгаа бол одоо бид нар энэ номонд суралцсанараа буюу бидний монголчуудын уламжлалт 13 дугаар зуунд орчлон ертөнцийн тархин байсан монголчууд тэр өөрсдийн эрчим хүчээрээ дэлхийн ертөнцийг ялж тэ 250 мянган хүн хүчээр дэлхийг байлдан дагуулсан энэ арга ухааныг бол одоогийн шинжлэх ухаан бол яагаад ч тайлж чадахгүй байгаа. Мөн 20 дугаар зуунд 1911 онд ерөөсө 450 мянган хүн амтай байсан. Тэгээд энэ манжи иргэшээлээс яаж гарсан те. Энэ бол одоогийн шинжлэх ухаанаар тайлбарлах аргагүй юм а гэж явсан бол одоо энэ бодлын хүч гэдэг юм чинь ийм хамгийн хүчтэй эрчим хүч юм байна гэдэг. Энэ зүйл рүү бол энэ квант физик ороод ирэхлээр зэрэг энэ ололт дэвшлиг монголчууд 13 дугаар зуунд ашиглаж байжээ. 20 дугаар зуунд мөн энэ бодлын эрчим хүчээр бол тор тогтнолыг байгуулсан юм байна. Тэгээд энэ хүчээр л тэр цөөн цөг түүний гэдэг өвдийн гэрээслийг үлдээж тэ. Ингээд энэ 100 жилийн дотор бол монголчууд ийм дараалал төрнө гэдэг тэр нарийн тооцооллыг энэ бэлэг оюунаа хөгжүүлэх, хоосон чанарыг олох, энэ оюун ухааны хүчээр буюу энэ номд сурч боловсросны хүчээр тэр бүх гайхамшиг хөгжил дэвшилт хүрдэг юм байна гэдгийг одоогийн тооцоолон бодох шинжлэх ухаан ийм нарийн төвшөнд хөгжсөн. Энэ үед бол нэгэнтээ номтойгоо эргээ танилцсан байхад бол энэ бүх нарийн хүчрийг яг ихэн зургуу гаргаж шинээр нь шилжих шилжилт бол ерөөсөө алга уруулах дайны хурдан явагдаж тэ. Ингээд шинэ амьдрал ах уу, шинэ төрлийн бүтэц зохион байгуулалт ийм төрлөө хизээж очихгүй. Тэ? Яг үнэ. Ийм төрлөө би очихгүй. Энэ угаасаа төр биш. Тэгээ би нэгэнд харийнхны тоглоомын засаглал боол олмооргүй учраас би очихгүй энэ төрлөө. Тий. Тэгэхээр энэ тоглоомыг дуусгая тэ гэдэг миний төв гол зорилго тийшээ л яв. Энд хүрэхийн тулд заавал дэвшчээж хийхгүй. Надад санал хэрэггүй. Тэ? Тийм болохоор би дэвших биш бүр тодорно гэж хэлдэг шүү дээ заримдаа өнгөрөхөөр. Би тодрох ёстой. Монгол гэсэн юмыг ярьж байгаа хүн тодорхохгүй бол тэ Монгол гэсэн зүйлийг ярьж байгаа хүн тэ энэ Монголын газар шороон дээр хүч орохгүй бол өөр юу хүч орох юм бэ? Монгол хүн бүр дэлхийг аврах чаатад Чингисийн Монгол дахин мандаж баян дэлхий аврагдах цагаан ирснээ дохио энэ